Энэ төрөлдөө хүн бол төрхөөсөө өмнө сүнсний гэрээ хийгээд одоо чи бид хоёр нэг нэгэндээ хань ижил болж төрнө шүү. Нэгэндээ ингээд тэгэхээр за энэ хань гэдэг ойлголт нь астрологиос илүү гүнзгий сүнслэг спиричуал ойлголт гэж Our love secret line, like leaves we soar so high. Beneath the moonlight, the soft touch your hand in mine gets me every time. За болчлоо. үз. За эхлүүлэх үү? Биш нөө. Хүүха. Хойлоо одоо ярьж байгаа дээр их тийм гоё тайван биш үү те гоё ярьж штэ. За. За сайн байцгаана уу сонсогчдоо. Энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаагийн зочинтой дугаарт маань маш сонирхолтой бас нэг зочныг урьж оролцуулсан байгаа. Ингээд Монгол байдаг хэдхэн цөөхөн астрологчдын тэр дундаасаа онцгой нэг эрэгтэй астрологчийг урьж бас дуу хоолойг сонсох эрхтэй гэж бодсны үндсэн дээрээс Астро 78-ыг аварсан байгаа. За тэгээд мэдээж манай подкаст хосын зохицол, хайрын хэллэгээд амьдралд болж байгаа хостой холбоотой бүх зүйлийг ярьж байгаа учраас биднэрт одоо эсрэг үсний маань бас одоо дуу хоолой хэрэгтэй гэж бодсны үндсэн дээрээс Астро 78-ыг аварч оролцуулсан байгаа. Ингээд Астро 78-ыг сонсогчтойгоо мэдлээд өөрийгөө танилцуулаач гэж урьж байна. За сайн байцгаана уу үзэгч сонсогч нартай энэ өдрийн мэндийг хүргэе. Астро 78 YouTube чаналыг хөтлийн явуулдаг астрологч, улаач, үзмэрч Астро 78 байна. Тэгэхээр би бол анх астролог гэдэг зүйлийг сонирхож судалж байсан. Одоо бол ажил мэргэжил болгоод явж байгаа ийм хүн байгаамаа. Таныг та өөрийгөө танилцуулахдаа астрологч гэж ярингуудаа би улаач хүн гэд ярьлаа. Тэр маш сонирхолтой санагдлаа. Мэдээж би таныг бол мэднэ л дээ. Астрологийн улаач гэдэг фэйсбүүктэй. Тэгээд анх танилцахдаа би бас таныг яагаад улаач гэж өөрийгөө нэрлсэн бэ гэд нөгөө сониуч зангаараа асууж исэн. Тийм болохоор одоо өнөөдөр манай сонсогчид тантай анх удаа уулзч таныг сонсож байгаа болохоор улаач гэдэг үг нь бас их манай сонсогчдын сонирхлыг татчихж магадгүй та энэ талаараа бас дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. За тийм ээ би бол онгод тэнгэртэй хүн. Астрологч болохоосоо өмнө энэ бөө гэдэг зүйл рүү далд ертөнц гэдэг зүйл рүү орчихсон байсан. Монголд бараг цор ганц бөө болон астрологийг хослуулж явж байгаа хүн болов уу гэж би бодож байна. Анх л астрологийг сонирхож судлаад хоббигоор эхлүүлж исэн бол одоо бол ажил мэргэжил болгоод явж байгаамаа. Тэгэхээр та одоо бүр Монголын бөөгийн шашныг астрологийнхоо мэдлэг мэдээлэлтэй хамт хослуулж хэрэглэж одоо ашигладаг гэсэн үг үү? Тийм би онгод тэнгэрүүдтэйгээ харьцан явдаг. Дээрээс нь бас 6 дахь мэдрэхүйтэй далд ертөнцтэй холбогддог. За бас нөгөө сүнс хардаг гэх мэтчлэн далдын чадварууд маань байдаг. Дээрээс нь бас нөгөө тарот хүзрөөр мэргэлдэг гэх мэтчлэн далд ертөнцтэй холбоотой маш олон чадваруудтай. Тэгэхээр бүр ингээд сонирхолтой санагдаад явчлаа. Одоо ингээд натал чартыг маань ингээд уншихаар хүний хувь тавилангийн өвдөл ингээд тэр чигээрээ гарч ирдэг ээ. Тэгэхээр та одоо тэр хувь тавилангийнхаа хүрдийг өөрөө уншихаасаа өмнө өвдлүүдээ бүгдийг ингээд мэдсэн, амьдралдаа хэрэгжүүлсэн явж исэн хүн байна. Тэгээд таны натал чартан дээр тэр яг тэгж гарсан уу? Та тэрийг хараад яг танд ямар сэтгэл төрсөн бэ? Натал чартаа уншиж эхэлснээс хойш өөрийгөө ойлгох чадвар илүү сайн нэмэгдсэн гэх юм уу. Тэгээ би багасаа л өөрөө тийм зүүдний зүүн бэлэг хүчтэй хөвгтэйсэн. Зүүдлэнгүүт тэр нь одоо заавал биелдэг ч юм уу тийм ээ. Зүүдээ бичээд авчдаг. Зүүдээ сайн мандаг тийм төрлийн хөвгтэйсэн. Тэгээ таны натал чартан дээр таны тэр зүүн бэлэгтэй гих, таны тэр улаач гих одоо тий онгод тэнгэртэй гих тэр өгөгдлүүд байсан уу? Та тэрийг хараад анх яаж одоо хүлээж авсан бэ? За Кайрон гэд жижигхэн гариг байдаг, чулуулга астероид байдаг. Тэр маань миний 1-р хаус асценденттэй маш ойрхон байрлсан байдаг л да. Тухайн гариг нь болохоор хүнийг маш энергт, эмзэг, мэдрэмтгий болгоод өгчдөг.
Тийм ч учраас би багаасаа өөрийгөө за би бол энэ далд ертөнцтэй холбоотой хүн юм байна гэдгээ мэдээд ухаарцсан байсан. Тэгэхээр одоо энэ хүн астролог маань хүний хувь тавилангийн энэ өгөгдөл маань одоо өнгөрсөн байгаа, одоо байгаа, ирээдүйд байгаа бүхэл өгөгдлүүдийг харж, уншиж, таньж мэдэж болдог байх нь тийм үү? Тэгэхээр та тэрийгээ бас хэдийгээр онгод тэнгэртэйгээ уулзсан, учирсан, мэдэрсэн байсан хэрнээ одоо илүү одоо conscious болцсон буюу одоо англиар бол conscious гэдэг. Монголоор одоо илүү юу гэдэг вүлээ? Одоо ухаалаг байдлаар сонголтоо хийхэд нөлөөлцсөн байсан цаг хугацаан дээрээ та одоо астрологтой танилцсан байх нь шүү дээ. Тэгэхээр тэр үедээ энэ өөрийнхөө энэ өгөгдөл хувь тавилан одоо өгөгдсөн байсныг олж мэдснээрээ та гайхсан уу? Танд ямар санагдчихсан бэ? Тийм conscious буюу ухамсарлсан тийм ээ. Тэр анх ухамсарлах үед бол илүү сэтгэлийн эрхчлөлөөг амссан. Жишээлбэл өөрийгөө ойлгохгүй явсан байтал одоо би бол энийг хийх ёстой хүн юм байна. Энэ астролог гэдэг зүйлийг судлах ёстой, заах ёстой зүйл юм байна. Энэ бол миний бас нэг төрлийн сүнсний хатгаас юм байна гэдгийг ойлгох үед маш их хэмжээний баяр жаргалыг бас мэдэрсэн. Нууц биш болвол одоо яг ямар мэргэжилтэй вэ? За би бол аялал жуулчлалын менежмент чиглэлээр төгссөн. Дээрээс нь бас мэргэжлийн тоогоочийн үнэмлэхтэй ийм хүн байгаа. Тэр хоёр мэргэжилтэй. За астрологч гэдгээ нэмэх юм бол бүр 3 мэргэжилтэй болоод яваад өгнө. Тэгээ 2021 онд анх оюутан байхаасаа эхлээд астрологиос сонирхоод судлаад эхлээд бол бие даан суралцаж эхлээд дараа нь багштай болоод илүү гүнзгийрсэн. Одоогийн үеийн хүмүүст их сүнслэг сэрэлт их явагдаж байгаа шүү дээ, тий, сүнсний сэрэлт гэх мэтчлэн. Тэгэд би бол багаасаа тийм сүнсний зорилгыг мэдэж өссөн. Тэгээд миний сүнсний зорилго ямар юм бэ гэд мэдсэн чинь энэ астрологч гэдэг юм уу, энэ далд ертөнцтэй холбоотой мэдээллийг бусдад түгээх, ойлгуулах, түгээн дэлгэрүүлэх тийм зорилготой хүн юм байна гэдгийг ойлгосон байгаа. Тэгээ 2021 онд нэг ховсын имчилгээ гэж зүйлд орсон. Тэр үед би анх өөрийгөө энэ астрологтой холбогдох ёстой хүн байна гэдгийг ухаарсан. Имчилгээнд зүгээр одоо явж агаад орсон уу? Ямар нэгэн одоо тохиолдлоор зүгээр орсон уу? Эсвэл өөрөө чи амьдралд одоо ямар нэг юм тулгамдаад заавал хийх шаардлагатай болоод орсон уу? Тухайн үед би Солонгос улсад оюутан байсан л та 2021 онд. Тэгээд нэг коронавигийн үе байсан. Гэрээсээ бүх хичээлээ үздэг. Гадуур гарах боломж багтаа байсан. Тэгээд тэр үедээ би их тийм ганцаардсан юм уу, сэтгэл зүйн нэг тийм жоохон тогтворгүй байдалтай нүүр тулсан. Ховс имчилгээ гэж байдаг. За тэгээд тэр дотор past life progression буюу өмнөх насны ховс бас хийдэг юм байна гэдгийг олж мэдээд за би өмнө насндаа ямар хүн байсан. За тэгээ ямар үеийн үрээр энэ төрөлдөг хүн болж төрсөн, ямар сүнсний зорилготой юм бэ гэдгээ илүү дэлгэрэнгүй мэдхийн тулд нэг ховс эмчтэй онлайнаар холбогдоод танилцчихсан. Тэгээд тэр эмчтэйгээ ховс имчилгээнд орсон чинь би тухайн үед болохоор зүүдлээд байгаа юм уу, бодит амьдрал юм уу, эсвэл миний төсөөлөл юм уу ойлгохгүй ингээ ховстоо орцсон байх үедээ ингээд бусдад ингээд сүнсний талаар мэдээлэл өгөөд бусдын сүнсийг гэгэрүүлээд байгаа юм шиг тийм мэдрэмж авсан байхгүй юу? Тэгээ ховсын имчилгээнийхээ төгсгөлд нөгөө ховсын эмч маань надад юу гэж хэлсэн бэ гэхээр энэ олон хүмүүсийн сүнсний сэрэлтэнд нь чи бол дэм нөлөө болох гэж төрсэн тийм сүнстэй, тийм зоригтой хүн юм байна. Одоо цаашдын үйл ажилд нь амжилт хүсье гэд ховсын имчилгээгээ дуусгаж ирсэн. Тэгээд маш сонирхолтой ховсын имчилгээ дуусснаас хойш нэг сарын дотор би энэ астролог гэдэг зүйлд өөрийн мэдлэгөө татагдаад орчихсон. Тэрнээс өмнө бол би сонирхдаггүй байсан байхгүй юу? Би ховсын эмчилгээ гээд тэгэхээр бас надад их сонь санагдаж байна. Их дэлгэрсэн үйлчилгээ ахгүй юу? Одоо Холливуудын оддууд энэ төр маш их хийлэгдэг, маш их сонирхдог. Одоо Холливуудын оддууд астролог болон энэ ховсын үйлчилгээ энэ төрийг бүр маш их сонирхдог. Тэгээ энүүгээрээ бас маш олон гоё нөө телевизийн шоу нэвтрүүлэг энэ төр хийдэг. Тэр нь ингээд хүмүүс нь ч гэсэн ингээд маш их үзэгчтэй одоо нийгмийн бас нэг юм анхаарал татсан юм сэдв байдаг байхгүй юу? Гэхдээ анх удаа би орж үзсэн монгол хүнтэй ярилцж байгаа байхгүй. Миний хувьд бол тийм гадаад хүмүүсийг бол би зүгээр тийм нэвтрүүлэг шоунаас бол ингээд байнга үздэг ч гэсэндээ надад бол яг нэг тийм
итгэж үнэмшүүлэх тийм бодит бол нэг санагддаггүй байсан. Тэгээд Мгм. танаас энийг сонссон чинь бас их тийм сонирхолтой ийм гайхшрал төрүүлмээр ч юм уу тийм мэдрэмж төрж байна. Тэгээд тэр ховсын эмчилгээнээс болоод астрологт ороод та ер нь астрологт итгэж үнэмшээл цаашаа яг явсан уу? Ямар зүйл нь ингээд танд илүү бодиттой, илүү одоо итгэж үнэмшүүлэх тал дээр илүү байсан бэ? Анх бол надад худлаа санагддаг байсан. Яагаад ч юм итгэж өгдөггүй. Одоо Мгм. жишээлбэл дэлхийн бүх хүнийг тийм ээ 8 тэрбум хүн байлаа гэж бодоход бүгднийг нь 12хон ордонд хуваана гэхээр надад айгүй утгагүй санагддаг байсан байхгүй юу? Мгм. Тэгмээд нөгөө орд ярддаг хүмүүст итгэдэггүй. Үгүй ээ наа чи худлаа гэд. Би нэг хэсэг өөрөө тэр үйл итгэгч байсан. Тэгсэн чинь Мгм. хэн нэгнээс ч юм сонсцсон юм а би ингээд. Хүнд 3 орд байдгаа. Нарны орд, сарны орд, мандалт орд ингээ 3 орд байдаг гэд сонсцсон. Тэгээ тухайн үедээ ч нэх Мгм. ойшож хүлээж аваагүй байсан. Дараа нь тэг сонирхол төрөөд судалсан чинь за тэгвэл хүнд 3 орд байдаг юм бол миний нөгөө 2 орд юу юм бэ гэж судлаа үзсэн чинь бас надад бас таарад идэх шүү. Мгм. Тэгэнгүүт маш их сонирхол татаад за тэгвэл бүр 3 ордоос цааш таад бас юу байдیں тийм ээ? Натал чарт гэж юу юм? Энэ бөөрн хизүүл нь яг график нь яг юуг үзүүлээд байгаа юм гэх мэтчлэн ингээд улам сонирхол татаад нөөдхөө бүр судлаад одоогийн байдлаар 6 дахь жилдээ сонирхоод судлаад одоо бараг мэрэгжил болгоод ингээд явж байна. За тэгээд энэ судалсан хугацаанд бол би астрологид 100% итгэдэг болсон. Энэ бол үнэхээр үнэн зүйл юм байна. Бидний амьдралд гариг ирэхс, энэ од ирэхс маш их нөлөөтэй байдаг юм байна гэдгийг судлаад мэдээд хүлээн зөвшөөрсөн, биеэрээ мэдэрсэн байгаамаа. Би ингээд өөрөө бас ингээд астрологийг ингээд сонирхоод ингээд таньж мэдснийхаа дараагаар бас юу гэж бодсон бэ гэхээр нэрээ л тийм штэ. Бид нар чи ер нь энэ гариг ертөнцөөс одоо хаашаа зүгтах юм бэ? Энэ дээр захирагдаж амьдрын штэ гэдэг бодол одоо бас төрсөн. Тэгээ тэр нь бас их сонирхолтой санагцсан. Тэгээд одоо бас манай сонсогчд маань одоо хувь заяаныхаа хүрд буюу натал чартныгаа одоо олж мэдснээрээ тэрийгэ нээж илрүүлснээрээ тэрнийхээ зургийг одоо гаргаж авснараа тэн дээр одоо хүний хувь тавилан өгөгдсөн байдгийм байна. Зан чанар нь өгөгдсөн байдгийм байна. Тэгээд үүнийгээ одоо ашиглаад маш олон мэддэг чаддаг одоо энд итгэж үнэмшдэг одоо олон залуус хосууд одоо энүүгээр бас дамжуулж хосоо олдгийм байна, хүнтэй суудгийм байна, гэрэлтгийм байна, хайрынхаа хэлийг олж мэддгийм байна, өөрөө өөрийгөө олж таньдгийм байна гэдэг одоо ийм олон мэдээллүүд одоо өдөр бүр гарч ирдэг боловч одоо хэн нэгэн дээр яг өөр дээр нь тулгараагүй л бол нэг тийм итгэж үнэмшихэд хэцүү юм шиг ингээд юм хажуугаар яваад байсан бол одоо бол бараг үүнийг ярихгүй, мэдэхгүй, одоо хоорондоо ярилцахгүй, мэдээллээ хуваалцахгүй одоо тийм хүмүүс бол айгүй ховор болжээ. Магадгүй хэн нэгэн өнөөдөр энэ бит хоёрын яриаг сонсоод ч юм уу энэ астролог гэдгийг таньж мэдснээрээ өөрөө өөрийгөө олж аваад одоо хэрвээ ямар нэгэн асуудал нь харилцаан дээрээ, хос дээрээ, гэр бүл дээрээ, өөр дээрээ ч байдаг юм уу ингээд ямар нэгэн хаа нэг газраа асуудалтай байвал тэрийгэ таньж аваад, мэдэж аваад өөрөө өөртөөхөө учрыг олоосай гэж бодоод энэхүү подкастыг хийхээр ингээд шийдээд явж байгаа. За тэгээд одоо мэдээж эрэгтэй астрологч орж ирсэн болохоор одоо миний асуухгүй байж чадахгүй одоо нэг асуулт байна. Энэ манартны зохицол гэж одоо яг яад юм бэ? Яг одоо үхрийн ордны хүн матрийн ордтойгоо яг зохицно гэдэг тэр үнэн нөө энийг одоо мэрэгжлийнх нь үүднээс та ингээд манай сонсогч нарт ингээд тайлбарлаж өгөөч. За энэ тал дээр гэх юм бол 100% тохиромжгүй хос гэж байхгүй, бас 100% тохиромжтой гэж хосууд байхгүй. Амьдралын аль нэг хэсэг нь тохирч хахад нөгөө талаараа аль нэг хэсэг нь тохирохгүй байх боломжтой. Жишээлбэл харилцаа холбоо, яриан таардаг байдал, бэлгийн амьдрал нь таарахгүй байх бас боломжтой. Энийг бол бүхэл бүтэн натал чартын за бүр тэгээд сайн ухах юм бол синастрыгаар нь харах боломжтой байдаг. За энгийн жишээ авч ярих юм бол элементээр нь харж болно. Шороо элемент Мгм. дамгай хүн шороотойгоо эсвэл устайгаа илүү тохиромжтой байдаг гэх юм уу? Эсвэл гал элемент давмгай хүн галтайгаа өөртөө адилхан гал эсвэл агаар элементтэйгээ тохиромжтой байдаг ч гэдэг юм уу те. Иймэрхүү байдлаар харж Мгм. болдог. За харин гал ус хоёр уулзчих юм бол нэгнийгээ унтраах гээд үүсгэх гээд байх бас ийм хандлага байдаг.
Тэр элементээр нь Ааха. харж болдог байх нь. Маш олон төрлөөр тухайн хосын зохицлыг харж болдог байх нэ. За дээрэс нь сугар гариг, ангар гаригаар нь бас харж болдог. Тэгээ одоо жишээ нь хайрын бурхан одоо хайрын гариг гэж хэлээд байдаг. Яг энэ сугар гаригийн байршлаар одоо хүний зан чанар, хайрын хэлийг тодорхойлдог гэсэн эннийхээ талаар та бас энэ жоохон дэлгэрүүлээд сонсогчдод хүргвэл. Мгм. За сугар гариг маань аль ордон дээр хэддүгээр хаус дээр байгааг нь хараад тухайн хүнийхээ хайрын хилэмжийг энэ хүн ямар хайрыг хүсдэг юм бэ те бусдад хэрхэн өөрийгөө илэрхийлдэг юм бэ гэдгийг нь харж болдог. За хамгийн энгийн жишээг авч үзэх юм бол сугар гариг хилэнцэн ордон дээр байхад төрсөн тийм хүн, тийм партнер жоохон хартай байдаг ч гэдэг юм уу те. Тиймэрхүү ерөнхий тогтцоо ойлголтууд бол байдаг. Гэхдээ тэд нар бол бас үнэн. Одоо жишээ нь та тэгвэл 12 ордны одоо сугар гаригийн байршлыг яг 12 ордны 1-ээс 12 дугаар гэр дээр цохос дурдаад явуул бас манай сонсогчдод бас сонирн байх болоо тэр дундаас бас өөрсдийнхөө хайрын бурхныг бас олж сонсох болов гэж бодож байна. Мгм. За жишээ авч ярих юм бол сугар гариг нэгдүгээр хаусан дээр авч төрсөн хүн байлаа гэж бодоход гадаад өрхөн нэг тийм тааламжтай, царайлаг, хөөрхөн хүн болж төрдөг. За хоёрдугаар хаусан дээр сугар гаригийг авч төрсөн хүн байх юм бол мөнгө төгрөг, эд хөрөнгөн дээрээ сугар гаригийн тэрхүү сайхан гоё энерги авч төрсөн байдаг. Гэх мэтчлэн таны 12 хаусны хаан сугар гариг байгаас шалтгаалаад та сугар гаригийн ээл ивэлийг тухайн хаусан дээр авч чадна гэсэн үг. Ханийн тэнгэр одоо заяаны хань гэж ярьжсэн. Энэ бас сугар гаригаар удирдуулдаггүй сугар гаригтай холбоотой. За сугар гариг нь ерөнхийдөө бол love language-ийг удирддаг. Бусдад өөрийн хайр дурлалыг хэрхэн илэрхийлдэг юм бэ? Тэрийг харж болдог. Гэхдээ ханийн тэнгэр заяаны хань гэдэг нь болохоор арай өөр ойлголт болчиход байгаа. Ааха. За тухайн хүний ханийн тэнгэрийг нь Жуно гаригаар нь харж болно. Жишээлбэл нэг хүн яг өөртөө ижил төрлийн хүмүүсийг татаад дуудаад байдаг шүү дээ, тэ. Жишээлбэл би Тий. өөртөө бол тийм халамжтай төрлийн хүмүүсийг их татдаг. Тэрийг нь бол Жуно гаригаар нь бас харж болдог. За заяаны хань гэдэг ойлголт нь болохоор арай илүү гүнзгий ойлголт. Илүү сүнслэг тал. Астрологоос жоохон хайлаад явчихна. Тэгэхээр нөө сүнсний холбоос гэж байдаг шүү дээ, тэ. Хоёр сүнс Ааха. энэ төрөлдөө хүн бол төрхөөсөө өмнө сүнсний гэрээ хийгээд одоо чи бид хоёр нэг нэгэндээ хань ижил болж төрнө шүү. Нэгэндээ ингээд сүнсний хичээл орно шүү гэдэг урьдчилан гэрээ хийчдэг. Тэгэхээр заяаны хань гэдэг ойлголт нь астрологоос илүү гүнзгий сүнслэг spiritual ойлголт гэж ойлгож болно. Та бас нэг хичээлээ зааж байхдаа нэг сонирхолтой яриа одоо астролог хаанаас үүссэн бэ? Астрологийг хэн одоо анх үүсгэсэн бэ гэд түүх ярьжсэн. Тэрийгээ бас манай сонсогч нартай хуваалцвал. За тэгэхээр 2000-аад жилийн өмнөөс барууны астрологч нар, дахилч нар энэхүү астролог гэдэг зүйлийг үүсгэсэн байсан гэж үздэг. Тэгээд амьтдын илгийг шалгах зэрэгээр бурхтын хүслийг одоо мэрэг төлөв хийж үздэг байсан. Тухайд астрологч нар нь одоо бөө мөргөл шиг тийм ээ эсвэл үзмэрч нар шиг тодорхой хэмжээний далд ертөнцийн чадвартай байсан тийм хүмүүс байсан гэж үздэг. Тэгээд астролог маань улам хөгжсөөр хагаад орчин үеийн астролог үүссэн. За уламжлалт астролог гэж байдаг, орчин үеийн модерн астролог гэж бас жоохон өөр ойлголт байдаг. Жишээлбэл уламжлалт астролог дээр нь вангийн 3 гариг байдгүй. Дэлхийн ван, далайн ван, тэнгэрийн ван гэх мэтчлэн илүү олон гаригуудтай илүү дэлгэрэнгүй болж хөгжсөн байгаа. Энэ хосын зохицол дээр одоо яг юуг нь илүү харах юм бэ? Жишээ нь одоо энэ гэрлэлт хариуцсан хаус гэдэг нь одоо тустай юм байна. Хайрын хил үр хүүхдийнх нь хаус нь тустай юм байна. Тэгэл одоо энэ 8 дугаар хаус буюу одоо энэ сексийн зохицол одоо тий томчуудын одоо энэ харилцаа энэ хаус нь хүртэл ингээд тустай гариг удирддаг юм уу? Тустай хаус удирддаг юм уу гэж ингээд асууж исэн. Тэгэхээр тэрний тал дээр та жоохон дэлгэрүүлээ. За тэр тал дээр бол анх сурж байгаа хүмүүст их толгой эргүүлэм зүйл их байгаа л да. Тэгэхээр зөв шулуухан мэрэгжлийн хүнд нь холбогдоод тийм астрологч нар бас Монгол зөндөө байгаа шүү дээ. Тэгээд тэр чаддаг мэддэг хүмүүст нь уншуулад одоо хурдан хариулт авч болох нь эсвэл өөрөө судалмаар байна гэх юм бол онлайн интернет орчинд бас маш их мэдээлэл байгаа. Хэрвээ та гадаад хэлтэй бол тийм ээ англи хэл солонгос хэлтэй байх юм бол бас их мэдээлэл олж болно.
За тэгээ астролог хэрвээ сураад өөрийн болгоо эзэмшчих юм бол өөрийгөө уншиж судлахад их тийм амархан гоё болчдөг. Сонсогчдоо жоохон сонирхолтой байхаа үүднээс асууж байна л та. Ингээд ам одоо сексийнх нь одоо type тий одоо сонирхол юмыг бас ингээд наталч артн дээрээс нь харчч болдсон штэ. Чи тэрийг мэдхүү гэд надаас асууж исэн. Тэгээ тэр бас их сонирхолтой хичээл болсон. Тэгээд тэгж болдог талаар тэр юмны талаар та бас ингээд дэлгэрэнгүй манай сонсогч нартай хуваалцвал. За бэлгийн амьдралыг бол 8 дугаар хаус удирддаг. Мөн дээрэс нь ангараг гариг давхар удирддаг. Тэгэхээр тухайн партнерынхаа бэлгийн хавьталд ямар зүйл дуртай вэ гэдгийг 8 дугаар хаус харна. Мөн дээрэс нь ангараг гариг нь хаана байгаас шалтгаалаад харж болдог гэсэн үг. За жишээлбэл 8 дугаар хаус маань астрологт 8 дахь орд маань хилэнцэн орд гэж байдаг тийм ээ. Аа. Тэр 8 дугаар хаусны удирдагч маань хилэнцэн орд байдаг. Тийм ч учраас хилэнцэн ордны хүмүүс маань өөрсдөөсөө маш тийм секси, тачаангуй аураг их цацруулж байдаг. Тэгээд сексийн бэлэг тэмдэг бол хилэнцэн ордоо гэж би хэлэх дуртай. Астрологч басныхаа өмнө олон одоо дараа өөрийнхөө хосын амьдралд энэ астрологийг хэрэгэлдэг үү? Хэрэгэлдэг бол яаж? Тэрнийхээ талаараас хуваалцах болох уу? Болно. Тэгэхээр амьдралд одоо маш олон учрлууд тохиолддог тийм үү? Тэгэнгүүтээ тухайн учирж байгаа хүмүүсээс одоо энэ хүнтэй миний натал чарт, миний синастры чарт, миний элемент нийлэх юм уу, миний аура, миний үзэл бодол нийлэх юм уу гэдгийг бас тухайн хүнийхээ төрсөн он сар өдөр цаг минутыг мэдчих юм бол чартыг гаргаад харж болдог гэсэн үг. Тэгэхээр би бол астрологийг хувийн амьдралдаа ч хэрэгэлдэг, өөрийнхөө ажил мэргэжилтэд ч гэсэн хослуулаад хэрэглээ явдаг. Ер нь амьдралынхаа бүхэл хэсэгт астрологийг хэрэглэхийг хичээдэг. Тэгээ танд одоо хосын амьдралд, хосын харилцаан дээр астрологийг таньж мэдснээрээ одоо өөрчлөлт гарсан уу? Гаралгүй яах вэ? Одоо жишээлбэл би бол номын ордны мандалттай хүн. Намайг дэмжиж өгөх энергитэй хүмүүс бол агаар эсвэл гал хүмүүс байгаа байхгүй юу? Тэнгүүт би агаар гал хүмүүсийг хосын харилцаан дээр чухалчилж илүү одоо татахыг хичээдэг болсон. Тэгэхээр бас маш сонирхолтой. Гэтэл одоо нөгөө зарим хүмүүс ч одоо үрээ нөгөө амьдралаа зохиочихсон, хостой болчихсон, олон жил суучихсан, үр хөвгттэй болчихсон тийм хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүс маань бас ингээд одоо сонсож байгаа. Тэгвэл бид нэр энэ астрологийг мэдэх шаардлагагүй юм биш үү? Одоо мэдчих юм бол бас нөгөө хос маань таарахгүй гэдэг ч юм бол сэтгэл зүйтэй юм биш үү? Тэгэхээр одоо энийг одоо тэгж бодож байгаа хүмүүс зөндөө байж магадгүй. Тэгэхээр ийм хүмүүс ингээд хосынхоо зохицлыг үзүүлснээрээ одоо амьдралд гарах өөрчлөлт байгаа юу? Хэрвээ тэр нь ингээд одоо нөлөөлж болдог бол яаж тэрийг сайжруулж одоо ашиглаж болох вэ? Нэгэнт сонголтоо хийсэн хосууд бол нөгөө хүнээ партнераа байгаагаар нь хайрлах, хүлээн зөвшөөрөх боломжийг энэхүү астролог маань олгодог. Одоо жишээлбэл зарим хүмүүс гомдолдог шүү дээ, тий. Одоо манай эхнэр, манай нөхөр ингээд гэрийн ажилд муу их залах уу гэх тий. Энэ хүнийг яах вэ ч гэдэг юм уу. Тэнгүүт нь магадгүй одоо чартыг гаргаад ирэнгүүт тухайн хүн залхуу учир нь бас гарч иж магадгүй шүү дээ, тий. Магадгүй үхрийн ордон дээр маш олон гар ихтэй ч байд юм уу. Тэнд өөртөө тав тухтай байх дуртай тийм энергитэй тийм хүн байж болно. Тэгэхээр аль болох тэр хүнийг өөрчлөхийг хичээх биш, байгаагаар нь хүлээн аваад, байгаагаар нь хайрлах тэр ухаанд л астролог маань суралцуулдаг юм болов уу гэж би боддгийн. Би бас яг энэ тал дээр бас яг илүү астрологийн хувьд илүү хүндэлж одоо маш илүү сонирхож, илүү итгэж үнэмшилж байгаа л да. Яагаад гэхээр бидний харилцаан донд зөвхөн нэг талыг барьдаг одоо харилцаа холбоо амьдрал гэж байдаггүй. Тэ? Гэхдээ одоо нэгэнт болцсон байгаа, сонголтоо хийсэн байгаа юмыг бас дахиад нөгөө хүний ойлгож мэдснээрээ, нөгөө хүнийхээ хувь заяа, өгөгдлийг нь одоо таних мэдснээрээ бид нар одоо нөгөө хүндээ нэг хий дэмий хардаж сэрдэх биш. Тэрэндээ одоо гуниж гомдох биш, тэ? Тэгж одоо илүү харилцаагаа муудах биш. Илүү одоо манай нөхөр, миний найз залуу
одоо тий миний найз маань ийм одоо энэ зан чанар дээр ийм өвдөлттэй юм чинь магадгүй надтай энэ зан чанараараа таардаг юм чинь энэ зан чанарыг нь би уучилж өршөө манай хүн чинь ийм шүү дээ гэл ингээд мэдээд ингэж одоо таниж мэдэх нь илүү одоо гэр бүлийг хосын харилцааг илүү бат бөх болгох гэдэг илүү одоо тустай юм болов тий тэр одоо шийдвэр тэр зан харилцааг мэдснээрээ бид нэр дараагийнхаа гаргах шийдвэрүүд дээр илүү хариуцлагатай болж байгаа юм болов гэдэг ийм одоо өнцгөөс харж бас их таашааж байгаа хувь хүнийхээ үүднээс эрэгтэй астрологч нэг Монголд их цөөхөн байдаг юм шиг надад санагдсан. Миний бол зөвхөн мэдхээр бол одоо 2 хүний нэг нь та байгаад байна. Одоо ялангуяа астрологчдоо одоо илүү одоо зөвхөн өдөр тутмын хүмүүсийг үзэж үйлчлэгээ үзүүлэхээс гадна одоо илүү сүнсний түвшин, гэгэрлийн түвшин илүү олон хүнийг одоо астрологийн мэдлэгийг түгээх тухайд энэ төр бол маш цөөхөн хүмүүс их Монголд цөөхөн астрологч нар байдгийн дундаас бүр цөөхөн байгаад ах шиг байна. Тэрний нэг нь бол таныг гэж бодоод байна би. За тэгээд та одоо ингээд ийм астрологийн ажлыг түгээн дэлгэрүүлэх зааж одоо бусад хүмүүст бас зааж сургах тухай дээр ингээд илүү ажиллаж ах шиг байна. Тэр талаас нь бас илүү хөгжүүлж ах шиг байна гэж би таныг харж байна. Тэгээд та яг одоо энэ астрологийг бас илүү яаж ашигладаг вэ? Өдөр тутмынхаа амьдралд болоод өөрийнхөө амьдрал дээр та илүү астрологийг одоо хосын харилцаан дээр магадгүй та одоо нууц ишэл сонсогчтой одоо гэр бүлтэй юу, хостой юу гэдгийг хэлж болох уу? Тэгээд яг одоо яаж хостой бол яаж ашигладаг вэ? Сингл бол одоо бас яаж ашигладаг вэ? Хэрвээ би хосынхаа амьдралаас гадна бас ажил мэргэжилтээрээ яаж ашигладаг вэ гэдэг дээрээ жоохон тодорхой бас нууцаа хуваалцвал. Одоогийн байдлаар сингл байгаа. Тэгээд ерөнхийдөө зорилго маань гадагшаа өөр улс руу явах зорилготой байгаа учраас одоохондоо бол хосоо хайгаагүй байна. Тэгээд ерөнхийдөө та түрүү дурдсан шүү дээ. Тэгээ эрэгтэй астрологч нар Монголд их цөөхөн байна. Эмэгтэйчүүдээс цөөхөн байна гэж их анзаарсан байна. Тэгээ манай эрчүүд маань болохоор астролог гэдэг иймэрхүү амьдралын жижиг сажиг деталь тэр талын зүйлсийг нэг үл ойшоогоод идэх юм шиг санагдаад байдгийн. Тэгээ эмэгтэйчүүд маань болохоор илүү нөгөө байгалийн зэн совин тэр талдаа илүү чадварлаг байдаг учраас астрологч гэдэг юм уу, далд ертөнцч гэдэг юм уу те иймэрхүү зүйлийг илүү ойшоож хүлээн авах чадвар сайтай байдгийн болов уу гэж боддгийн. Тэгээд эрчүүд маань олон энэ астролог гэдэг зүйлийг сураад мэдчих юм бол бас амьдралдаа өөрийнхөө ажил төрөл, карьердаа хэрэгжүүлэх бас боломжтой. Одоо жишээлбэл над орж ирээд уншилт хийлэгдэх хүмүүсийн 80% нь эмэгтэйчүүд байдаг. Эмэгтэйчүүд. Тэгвэл 20 буюу маш цөөхөн хувь л эрчүүд байдаг л да. За тэгээд дэлхийн том баячууд байна, тийм ээ, Elon Musk байна. За Дональд Трамп байна. Тэгээ том удирдагч нар Путин ч гэдэг юм уу бас өөрсдийн гэсэн астрологч, хувийн астрологч нартай байдаг гэж бас тийм яриа байдаг. Гэх мэтчлэн астрологийг бас улс төрд ч ашиглаж болно. Одоо өөрөө хувийн ажил бизнестэй ч ашиглаж болно. Ер нь нэг сураад авцсан байх юм бол хүүхдлээ ашиглах тийм маш том ухаан байгаа байхгүй юу? Тэгээд би Facebook дээр астрологийн хичээлээ ордог болсон. Тэр маань бол ерөнхийдөө сонсогч нарын хүсэлтээр анх хичээлээ орж эхэлсэн. Жишээлбэл миний комментэн дээр астрологийн хичээл заах уу, хичээл орооч, хичээл орох юм бол ингээд танаас сурч судалмаар байна гэсэн маш олон тийм хүсэлт ирсний үндсэн дээр би анх Facebook дээр анхны хичээлээ орж исэн. Одоогоос нь 2 жилийн өмнө хаа орж исэн санагдчихэв. Тэгээ одоогийн байдлаар 2 жилийн астролог заасан туршлагатай тийм одоо баггүй том амжилт гаргацсан байна гэж өөрийгөө үнэлж байгаа. Астрологийг одоо зөвхөн би энэ подкастаараа одоо хосын амьдрал хайр одоо хосын зохицол гэдэг энэ сэдв дээр одоо эмэгтэйчүүд тал дээр илүү төвлөрч ярилцж байгаа бол одоо эрэгтэй тал дээр астрологийг ингээд
хэрэглээд ойлгоод ярихлаараа одоо энэ бол илүү ингээд эрэгтэй одоо Монголын гэлтгүй одоо дэлхийн том улс төрчнөр бизнесмэнүүд ингээд тэдрийг ингээд ажил мэргэжил дээрээ, карьер дээрээ, нэр хүндэн дээрээ одоо бизнес дээрээ ингээд их ашигладаг юм байна. Тэгээ тийм ийм хувийн астрологч нар эдгээр илүү бас түлхүү хөгцсөн байдгийм байна. Энтергээд илүү ингээд астрологийн гүндүү орох тусам ингээл тэр мэдээлэл мэдлэг одоо илүү тэлж ийн гэх юм уу да. Тэрийг бас их олж анзаарч анхаарч өдр бас хардаг болсон байна. Тэгээд яг тантай бас санал нэг байна. Ингээд одоо би бас анх удаа одоо Элон Маскыг бас одоо дэлхийн одоо бидний ч мэдэхгүй тооны одоо тийм их хөрөнгө мөнгөтэй хүн болсон гэхэд тэ астрологийг ашиглаад зөвхөн астрологийг сонирхож эхэлснээрээ одоо тэр хүн бүх астрологийг одоо ингээд бизнесдээ ашиглаж хөгжүүлснээрээ одоо ингээд дэлхийн одоо нэг хамгийн баян хүн болсон ингээд тийм нууц байт юм бэ нэлээ. Тэгээ тэрийгэ болоод мэдээч нийт арт түмэнд хэлэхгүй хэлсэн ч одоо өөрийнхөө яриа хэллэг дээр ингээд ярилцлагууд дээр дурдсан байдаг боловч тэрийг нөгөө астролог мэдхгүй хүмүүс ингээд сонирхож ингээд нөгөө тэрийг нь содон тосгож авч сонсдоггүй болохоор зүгээр ингээд нэг юм итгэл үнэмшилтэй одоо сүсэг бишрэлтэй хүн байна гэж ингэж авч үзээд ингээд өнгөрөөдгийг нь одоо ингээд олж мэдсэн. Тэгээд астрологийг сонирхсноос хойш одоо ингээд ялангуяа одоо ингээд том том улс төрчнэрийн мэдээлэл одоо тийм бизнесмен хүмүүсийн яриаг энэ төр ярилцлагыг энэ төр сонсоход одоо илүү ингээд астрологтой холбогдсон нь бол одоо нууц биш болоод байгаа. Тэгээд тэрийг бас та дурдж өгсөнд маш их баярлж байна. Тийм болохоор одоо яг манай энэ подкаст болоод миний одоо энэ сошиал медиад хандж байгаа одоо аудиенсүүдийн одоо яг хувь нь бол яг 40 60 бараг 45 55-ын харьцаатай байгаад байдаг. Тэгэхээр яг эрэгтэй эмэгтэй хүмүүс бас яг зэрэг одоо бусад чаналуудыг бодох юм бол бусад влогуудыг ч гэдэг юм уу одоо бусад гоо сайхны ч байх юм уу гэр бүлийн влогуудын чаналуудыг энтертэй харьцуулах юм бол бас гендрийн хувьд илүү тэгш байгаад байна уу гэсэн ийм үзүүлэлт байдаг. Миний сувган дээр тэгэхээр ингээд одоо маш олон ирчүүд бас сонсож байгаа бах, бас сонирхоод сонсож байгаа бах. Тэгтэл астролог маань одоо ингээд илүү одоо өргөн цар хүрээтэй одоо нийгмийн болоод өөрийнх нь одоо алдар нэр карьерн дээр хүртэл ингэж ирчүүд маань илүү алсын хараатай бас ашиглаж болох нэ гэдэг ийм гоё мессежийг өгсөн танд маш их баярлалаа гэж одоо сонсогчдийнхоо өмнөөс хэлмээр санагдлаа. За баярлалаа. Энэ дээр бас нэмж хэлэх нэг зүйл байна. За тэр би бол өдөр болгон за ажил төрөлдөө ч ердийн амьдралдаа ч астрологийг ашигладаг. Жишээлбэл одоо нэг компани руу өөрийнхөө CV-г явуулахдаа ч юм уу те ажилд орох өргөдлөө явуулахдаа ч гэсэн би одоо тухайн өдрийн сайн цаг, сайн минутыг хардаг, сайн өдрийг хардаг. Гэх мэтчлэн жирийн амьдралдаа ашиглаж болно. За жишээлбэл бас хосын амьдрал дээр ярих юм бол хоёр хосууд гэрлэх өдрөө тийм ээ зөв өдөр зөв цагтаа хийх юм бол бас илүү чанартай хорим, илүү чанартай урт удаан аз жаргалтай амьдралыг бас илтгэх тийм бас боломжтой байгаа. Энээр ингээд маш олон хүмүүс одоо ингээд натал чартаа уншуулж байгаа, мандал дортой олуулж байгаа, бас хичээл заалгаж байгаа. Тэгээд энэ дээрээс энэ хүмүүсийн асуудаг нийтлэг асуулт юу вэ гэж нэгт асууя. Хоёрт гэх юм бол мэдээж хостой холбоотой нийтлэг асуулт нь юу мэдхийг хүмүүс их хүсдэг вэ? За над дээр ирдэг хамгийн их ирдэг асуулт гэх юм бол надад заяаны хань гэж байна уу гэж асуудаг хүмүүс. За тэгээд хүнтэй суугаад салцсан хүмүүс маань бас юу гэж асуудаг вэ гэхээр би яхаад өөр хүнтэй уулзах нь үү? Би өөр хүнтэй суух нь үү гэж асуудаг. За тэрэн дээр хостой холбоотой тиймэрхүү асуудлууд их орж ирдгээ. Тэгээд гаргалгааны хувьд гэх юм бол бас газар орны хувьд таарамдгүй газар амьдраад байх бас магадaltaй. Жишээлбэл одоо заяаны ханийн тэнгэр одоо тийм ээ Жуно гариг нь ухарцсан ч юм уу тохиромжгүй байрлалд байхад төрсэн хүн маань магадгүй хол газар нүүгээд тийм ээ
Монголд Мгм. төрсөн бол гадаад руу нүүдэх ч юм уу. За гадаад руу нүүх боломжгүй хүн байлаа гэж бодоход Монгол дотроо өөр хот руу өөр аймаг руу бас нүүх тийм гаргалгаа, тийм засал гэх юм уу, тийм зүйл байж болно. Заяаныхаа ханийг харж болдог уу? Дараа гэрлэлт гэж байдаг уу? Яг тэр нь яг энэ натал чартан дээр нь өгцөн байдаг уу? Тэрний талаар та нэрээ жоохон дэлгэрүүлээд хэлээд өгөөч. Тэгэхээр хөдлөшгүй энерги гэж байхгүй. Хүн болгоны одоо тухайн чартанд нэмэлт өөрчлөлтүүд орох боломжтой. Тэр хүмүүс маань зайны ханиг байна, хүнтэй суухгүй байна гэж гутрах шаардлагагүй байх нь шүү дээ, тийм ээ. Тэгээ Мгм. адаглаад л амьдарч байгаа газар орноо нутгаас олж болох нь байна. Гэх мэтчлэн жижиг бас ийм өөрчлөлтүүдийг оруулах юм бол хүнд нөлөөтэй сайн талаараа нөлөөлж болдог. Тэгээ газар орны Мгм. энергийг бол харж үздэг тусгай тийм астрологийн сэдв байдаг. Астрокартографи гэж байдаг. Мгм. Relocation chart гэх бас байдаг байхгүй юу? Тэр тухайн зүйлсүүдийг Мгм. бас хараад судалчих юм бол бас илүүтэхгүй. Мгм. Одоо нэг нь Германы цагаар, нэг нь Монголын цагаар ингээд хоёр ярилцж байгаа. Тэгэхээр ингээд аа одоо энэ подкастыг хийхэд цаг зав зориулж ингээд та өдөр шөнийг ингээд ялахгүй бас ингэж хийж агаад маш их талархаж байна гэдгээ хэлээд та астрологийнхаа хичээл заадаг тухай жоохон дэлгэрүүлээд яриад өгөөч. Ялангуяа Gen Z те бөмбөгийн 90 гарснаас хойш маш олон хүмүүс ингээд астрологийг сонирхдог болсон байна. Илүү шашин шүтлэгтэйгээ уялдаж ойлгодог болсон байна. ертөнц гариг ирэхээс энэ байгалийнхаа хууль, ертөнцийнхөө хууль захирагдаж амьдрдсан байна гэдгээ өдөр бүр ингээл энэ дэлхий дээр амьдарж байгаа хүмүүс маань нэг нэгээрээ сэрж ойлгож ухаарч ах шиг байна. Тэгээд хүмүүс залуучууд ер нь юмдаа их тийм гоё нэгт нэмбай ханддаг болсон учраас тийм залуучууд хүмүүс их олон болж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд таны одоо ингээд би ч гэсэн одоо таны хичээлийг авдаг таны сурагч байгаа. Тийм учраас та одоо та гэж яриад байгаа. Ууг нь бол надаас маш дүү олон дүү залуу байгаа. Гэхдээ миний одоо астрологийн багш учраас би одоо ингээд хүнлээ та гэд яриад байгаа болохоор ингээд магадгүй манай сонсогчид амар одоо нилээн настай хүн ороод ирсэн яриад байна уу гэж бодоод байгаа болоод үгүй шүү. Одоо ингээд маш залуу хүн байгаа. Гэтэл одоо ингээд нөгөө яга хүнлээд та гэж яриад байгаа шүү гэдгээ бас нэрээ сонсогчдоо хэлчихье. Тэрийгээ ингээд түгээн дэлгэрүүлж зааж сургах тал дээр их цөөхөн байгаад байна уу гэж хараад байна. Тэдний нэг нь та байх. Тийм болохоор та энэ өөрийнхөө хичээлийн талаар энэ астролог заадаг одоо энэ тухайгаа жоохон дэлгэрүүлээд яриад өгөөч. Яг ямар хичээл заадаг вэ? Таны хичээл сууснараа ямар мэдлэгийг бас хүмүүс одоо олж авч гардаг вэ? За би 2 жилийн туршлагатай хүн 2 жилийн өмнөөс одоо сонсогч үзэгч нарынхаа хүсэлтээр энэ астролог гэдэг зүйлийг бусдад зааж түгээж эхэлсэн. Тэгээд Мгм. миний астрологийн хичээлийг та бүхэн сонирхож байгаа юм бол миний астрологийн улаач хэмээн фэйсбүүкээр надтай холбогдох юм бол би нээлттэй байгаа. Тэгээ би энэ астрологийн хичээл дээрээ болохоор юу гэж заадаг вэ гэхээр аль болох астрологийн бүхэл сэдвийг багтааж зааж өгөхийг хичээдэг. Натал чарт, синастри чарт, за түрүүний ярьсан газар орны чарт буюу астрокартографи, relocation chart гэх мэтчлэн тийм ээ. Тэгээ надад Мгм. сурыг гэд ороод ирсэн хүмүүс би бол нээлттэй байдаг. Тэгээд танаас бас асуух асуулт байна. Намайг одоо энэ астрологч нар их байна. Астролог зааж байгаа багш нар бас цөөнгүй хэд байна тийм ээ. Яагаад намайг сонгож одоо намайг зорж орж ирсэн бэ гэдэг талаар танаас асуумаар байна. Мгм. За миний хувьд астрологийг сүүлийн үед ингээд маш их сонирхож судалж тэгээд байгаагийн хувьд олон астрологч нартай бас ингэж ярилцаж одоо байгаагийн хувьд Астро 78-ын маань одоо ярьж байгаа сэдэв болоод зааж байгаа хэлбэр нь маш товчхон байдаг, маш тодорхой байдаг. Нэгдүгээрт тийм байдаг. Надад төрж байгаа сэтгэл нь. Тэгээд астрологийг одоо илүү гүн гүнзгий судлаад одоо танаар хичээл заалгаад аваад сонсоод ингээд мэдлэгээ хуваалцахад одоо багш хүн мэдлэгээ сорж ич надад. Таны би мэдсэн шүү. Тэгэнгүүт болол
Миний хувьд одоо яагаад тэр нь цаанаасаа сонгогдсон бэ гэд бодглохлоор одоо бид нөгөө хоёулаа таач гал орцтой би ч гал орцтой илүү давмгайлсан болохоор гал орцтой хүмүүс илүү нөгөө бие энийг ойлголцоход дэмжихэд ярилцахад амар байдаг учраас махбодын хувьд ингээд гаднах төрхөөрөө одоо ингэж ярьж хэлцэхэд ойлголцдог учраас илүү амар байгаад гал ордоод татсан байж магадгүй гэсэн ийм юу бэ? Тайлбар байна. Тэр ч үднээсээ бас яг тэгж танаас хичээл авсан бахаа гэж бодож байна. Тэгээд таны хичээл бол маш ингээд сонирхолтой болоод маш деталь байдаг нь надад таалагддаг. Яагаад гэвэл та яг өөрөө нөгөө нэг астрологч хүнийхээ хувьд би юун дээр гацчихсан бэ? Би юуг мэдэхгүй байсан бэ? Тэр яг өөрийнхөө одоо мэдэхгүй чадахгүй гацчихсэн, эргэлзэжсэн, тэнэгэлзэжсэн тэр асуудлуудыг илүү одоо сурагч нартаа яг энэ дээр л та нар гацдаг шүү. Яг энэ дээр л яг ингэж жоохон төөрөхөд байдаг шүү гэдэг одоо өөрийн гэсэн тийм сургалтыг боловсруулсан болохоор тэр нь их амьдралтай тэгээд сурахад маш одоо хурдан бөгөөд хялбар санагддаг. Тийм болохоор надад маш их таалагддаг. Тэгээд тийм болохоор би бас яг энэ подкастаараа бас яг над шиг ингэж сонирхож байгаа тийм хүмүүс байвал бас манай багштай болоод одоо Астролайн улаач гэдэг фейсбુક хаягаар нь илүү холбогдвол сургалтын талаар холбогдвол илүү хурдан шуурхай холбогдож магадгүй гэж бодож байна. Астро 78 бол илүү астрологийн талаарх мэдээлэл зурхай одоо гарын ертөнцийн одоо хөдөлгөөний тухай одоо сонирхуулж ярьдаг бахаа гэж бодож байна. Тэгээ аль алангугаар нь гэхдээ холбогдож болох тийм үү багш? Болно. Би жишээлбэл сурагч нартаа суурийн маш сайн тавихыг хичээдэг. Суурийн сайн тавьсан байхад ер нь цаашдаа өөрөө хувьдаа судлаа явсан ч гэсэн алдахгүй гэж би боддог. Тэгээд миний сүнсний хатгаас бол өөрөө энэ бусдад астрологийг түгээн дэлгэрүүлэх, заах ийм үүрэгтэй, ийм одоо зорилготой төрсэн сүнс байгаад байгаамаа би өөрөө. Тийм болохоор ч гэсэндээ арай илүү нөгөө зааж сургах тал дээрээ ч гэсэндээ тэр энерги нь илүү давмгаалсан бахаа гэж бодож байгаа тий. Тийм ээ. Тэгээд та бид хоёрын бас энерги айгүй таарамжтай. Жишээлбэл таны мандалд орд, миний мандалд ордтой илүү тохиромжтой ч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө астрологийн хэрвээ багшаа хайж байгаа бол өөртөө илүү тохирсон тийм ээ. Өөрийн энергийн одоо илүү майчулсан тийм хүнийг сонгуул илүү зохимжтой болов уу гэж би бодож байна. Ер нь астрологч гэлтгүй багшаа ер нь амьдрал дээр ер нь яг тийм гэж бодсон. Яагаад гэвэл бодны зохицолт бол маш чухал юм байна гэдгийг би ер нь астролог дээр биш зөвхөн өдөр тутам амьдралдаа ч гэсэн маш сайн ойлгож байгаа штэ. Ер нь бол одоо ингээд хүн ингээд нэг юм ярихаар нөгөөдхийг ингээд үүсгээд байдаг бол яалтчгүй одоо тэгээ тэр хүнийг үүсгээд байгаа биш махбодны зохицол гэдэг юм байна тий. Мэдээж хүн гал орцтой хүн юм ингээд өөрийнхөө ордны одоо өгдлөөр ингээд юмыг хурдтай, шийдвэртэй, үр дүнтэй ингээл яриад гаргалгааг нь гаргаал ингээл хийх гээд дайрдаг байтал нөгөө одоо ус мах бодтой хүмүүс чи ингээл илүү ингээл тэнэгэлзээл хүмүүсийг хараад хүмүүсийн ая тавыг одоо магадгүй те хин нь илүү санал өгөх нь үү за би тэгж жагаад үгүй ч гэдэг юм ингээл нэг ингээл илүү ингээл нэг юм удаашруулсан маягтай ингээл байгаад арахаар нөгөө хүмүүс маань хурдлаачаа төрүүлээчээ гэл ингээл аливаа юм дээр ингээл гардаг. Яг энэ одоо мах бодны зохицол маань ингээл хосын харилцаа хандлага дээр ч гэсэндээ маш их чухал байдаг учраас үүнийгээ илүү ингээд ойлгоод аа бүгдээрээ одоо энийгээ хосынхоо ч гэсэндээ тэр өгдлүүдийг ингээд мэдчих юм бол юун дээр нь төвчгүй юун дээр нь төвчгүй вэ гэдгийг бас ингээд ойлгож судлаад цаашдаа ингээд шийдвэр гаргаад явхад илүү амар байх юм болов уу гэсэн үднэс ингээд би энэ подкастыг бас хийх надад ийм санаачлаг төрөөд тэгээд ингээд манай түрүүчийн подкастт бас орсон астро толь гэдэг охин маань байгаа. Тэгээд тэр маань бас ингээд анх бол намайг астрологт ингээд хөтлж оруулаад танилцуулсан охин байгаа. Тэгээд одоо 2 дахь зочин дээрээ би ингээд астрологийнхоо яг гүн гүнзгий мэдлэгийг ингээд аваад ойлгоод астролог гэж юу юм? Астролог нь одоо хідэн төрөл байдгийг гэхээс ахгуулаад ингээд астрологтой танилцж байгаа намайг ингээд анх бас ингээд энэ астрологийн гүн мэдлгүүдийг ингээд зааж өгч байгаа багшигаа урьж оролцуулж байна. За ингээд
энэ удаагийнхаа одоо ингээд подкастыг өндөрлүүлж байна. Одоо үүнээс цааш манай багштай холбогдоод мандалд ордоосоо ахгуулаад натал чартаа уншуулах. Түүнээс цааш бүр ингээд астрологийн анхан дунд гүнзгий шатны мэдлэгүүдийг авах, өөрийнхөө натал чартыг унших, хосын зохицлоо асуух гэл ингээд бүхий шатны астрологитой холбоотой мэдлэг мэдээллүүдийг авахд астролог улааж болон Астро 78 гэсэн сувгуудаар холбогдоод авч болох нэ. За ингээд багшаа танаас ингээд асуугаагүй үлдсэн асуулт байна уу? Та хэлэх юмсан. Энийг хэлчихвэл энийг хосуудд ер нь энэ айгүй чухал байдгийг шүү. Та нар энийгээ бас ер нь ажил амьдрал дээрээ хосынхоо зохицол дээрээ за ажил амьдралаа түр орхичи хойш нь тавьчих. Энийгээ ер нь хосынхоо зохицол дээр одоо хостойгоо энийг та нар анхаарчаарай. Ер нь иймэрхүү энерги, иймэрхүү хаус дээр, иймэрхүү гариг ертөнцийн байрлал бас их хэцүү байх гад байдгийг шүү гэдэг сануулдаг нэг юм хэлээд мөн одоо ийм гоё баяр баясгалыг авчирдаг бас ийм гоё энергийг хосын чин зохицол дээр бас энэ хаусан дээр байдаг шүү гэд бас нэг гоё мэдээллийг ингээд өгөөд хоёлаа өнөөдрийнхөө подкастыг өндөрлүүлээ. Тэхүү багшаа. За тэгэхээр хосууд маань өөрсдөө нэг номерд өөрсдийнхөө элементийг маш сайн мэдчих шаардлагатай байх нь тийм үү? Тэр би гал хүн юм уу? Би миний мандалд орт гал орд юм уу? Миний сугар гарыг хаана байгаа гэх мэтчлэн тэрийг маш сайн анзаарах шаардлагатай байх нь. Тэгэд өөрийнхөө партнерыг өөртөө хэр зохицолтой юм тэрийг маш сайн одоо анализ хийх шаардлагатай болж байна тийм ээ. Тэгэхээр хосуудаа өгөх нэг зөвлөгөө гэх юм бол гэрлэлтээ маш зөв өдрөө батлуулаарай гэж хэлмээр байна. Одоо зарим хосууд маань гэрэлтэй батлуулсан өдрөөсөө болоод ч тэр үү гэд урт удаан амьдарч чадхаас авчихад байдаг штэ тий. Тэр гэрлэлтийн бас батлуулах өдрөө маш зөв өдрөө батлуулах шаардлагатай маш чухал өдөр байж таараад байгаамаа. Тэгээд жаргалагчтай бас ингээд ирээдүйн астрологи их далайд нь амжилт хүсье. Надаас бол маш одоо сайн сурж байгаа гэж бодож байгаа би. Маш их баярлалаа. За тэгээд мөн одоо ингээд бид хоёрын подкастыг дахин сонсъё. Багшаас дахиад илүү энэ тал дээр илүү тодруулаад өгөөч. Ийм асуултан дээр илүү одоо төвлөрч асуугаад өгөөч гэсэн ийм асуулт хариулт энэ төр байх нь бол та бүхэн маань комент хэсэгт бичээрэй. Бид нар бас дахиж урьж оролцуулаад дахиад цаашаа илүү одоо магадгүй ирчүүд маань те за энэ хосын зохицол дээр ингээ ярьчлаа. Одоо бид нэр илүү ажил карьерийн тал дээр бид нэр илүү астрологийг яаж ашигладгийг тэр талаар магадгүй асуугаад өгөөч. Бид нар чи одоо эр хүмүүс те энэ гэр бүл одоо өрх айл амьдралыг одоо ингээд удирдах авч явдаг тэдний одоо мөнгө санхүү бүх юмыг зохицуулж олж ирж байдаг хүмүүс. Тийм учраас бид нарт одоо те ажил амьдрал одоо энэ карьер нэр хүнд маань одоо биднэрт бас их чухал байна. Энэ талаар одоо ингээд илүү бид нартай ингээд багшаас асуугаад өгөөч, ярилцаад өгөөч энэ төргээд ийм асуултууд ирэх юм бол дахиж ингэж багшаагаа оролцуулж цаашдаа ярилцахад бэлэн байна. Тийм учраас та бүхэн маань ямар ордны талаар, ямар одоо асуултуудын талаар мэдхийг хүсэж байгаагаа комментоор бичиж үлдээгээрэй. Ингээд миний урилгыг хүлээж авсан астрологийн багш Астро 78-да маш их талархлаа. Тэгээд цаашдынх нь одоо сургах их үстэн өндрөөс өндөрт амжилт хүсээд сүнснийхаа зорилгыг одоо энэ наснаасаа илүү давуулж гүйцэтгээрэй гэж одоо ерөөё. За баярлалаа. Тэгээд үзэгч сонсогч нартаа хэрвээ та бүхэн бид хоёроос асуух асуулт байх юм бол комент хэсэг дээр үлдээгээрэй гэж хүсье. Тэгээд хэрвээ парт 2-ыг хүсэж байгаа юм бол та бүхэн бас бичээрэй. Сэтгэл хэсэгт хүсэлтээ тавиарай гэж хүсье. За маш их баярлалаа. Баяртай дараагийнхаа дугаараар иргэн уулзцгаая. Our love secret line, like leaves we soar so high. Beneath the moonlight, self-touch your hand in mine gets me every time.